За сайн байцгаана уу. Манайхаа нийслэлийн эрх боловсролын 69 дугаар сургуулийн. За энэ хичээлийн жил бол манай сургууль 4250 орчим сурагчтай суралтын үйл ажиллагааг эхлүүлж байна. За манай сургууль бол гадна байгаа бүх талбайгаа, шорон талбайгаа бүгдийг ногоон байгууламж болох хүрээнд ерөөдөө ажиллаж байгаа. Тэр бум мод сангийн хүрээнд бол манай сургууль гадна талбайдаа 700 орчим модыг тарьж, за тэгээд үүнийгээ бол ургуулахад багш ажилчид, сурагчид бүгдээрээ хичээж услага ажиллагааг бол тогтмол хийж ингэж ажиллаж байгаа. Тэр бум мод сангийн хүрээнд бол манай багш нартайгаа хамтарч төслөө бичээд ингээд энэ төслийн хүрээнд бол манай сургуулийн талбайг ногоон байгууламжийг өргөтгөж 700 орчим мод тарьж өглөө. Бас шорон талбайг маань зүлэг тарьж өглөө. За тэгээд энэ сайхан ногоон байгууламжаа манай сургуулийн багш, ажилчид, сурагчид бүгдээрээ бид бүхэн маань байнга усалж тордож ингэж ажиллаж байгаа. За мөн тэр бум мод сангийн төслийн хүрээнд бол манай сургуулийн гадна энэ талбай дээр бол хүлэмж байгуулж өгч байгаа. Ер нь бол суралтын хөтөлбөртөө бид нар 4 жил биологи багш нартай нийлээд эко клуб байгуулсан байгаа. За эко клуб маань ерөөдөө модоо бүгдийг эзэнтэй болгож байгаа. Сурагчдын нэрээр нэрлээд тэгээд тэр сурагчид маань сургуулаа төгсөн төслөө тэр модоо харшиж оргуулна, цэвэрлэнэ. За ингэж явна. Манай сургуулийн ойр тойронд бол ерөөдөө ногоон багам багхгүй. Дандаа барилга, бетонон ийм талбайнууд байдаг. За тэгээд энэ бүх бетонон талбайнууд маань ногоон байгууламж болоод манай сургуулиас эхэлж байгаад бас таатай байна. Цаашид бол суралтын хөтөлбөрт бол модыг сурагчид маань хайрлах, ургуулах, тэгээд арчлах, модны ач тусыг бие биендээ түгээн дэлгэрүүлэх ийм ажлуудыг бол суралтын хөтөлбөртөө оруулаад явж байгаа. За ер нь бол Монгол оронд маань цөлжид их нүүрлж байгаа. Улаанбаатар маань хот маань ногоон байгууламж багтай. Тийм учраас бол энэ бүх мод, ургамал, зөвлөгжүүлэлтийг бол суралтын хөтөлбөртөө эхлээгийн боловсролоор олгож байгаа. Өмнө бол манай сургууль энэ төсөл хэрэгжих багт бол зүгээр л шороо байсан. Тэгэл багш нар маань машинаасаа буугаад сургуулийн анги танхим ажлын байрандаа орж ирэхдээ одоо гутлаас нэхлээс тоос шороо болох, хүүхдүүд маань гараа шороон дээр тоолох одоо энэ нөхцөл бол ахгүй болж байгаа. Энэ санд бас баярлалаа. Ихэд одоо бол манай сурагчид маань гараал ногоон талбай дээр тоолж байна. Модны цөөдөр сууд цөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлж байна. Тэгээд энэ олон төрлийн мод тарьж байгаа учраас модны нэршлээ яг хичээлтэйгээ холбож ойлгож чадаж байгаа. Ерөнхийдөө манай тэр бум мод сангийн энэ төслийг маань Монголын бүх арилжааны банкуд маань хамтран хөрөнгө оруулалт хийгээд санхүүжүүлээд нийгмийн хариуцлагын өрөөндөө энэ хүүхд залуучуудын өсөж байгаа энэ талбайг сайхан ногоон байгууламж хийж байгаад бас талархаж байна. Тэгээд энэ бусад банкуд маань ерөөдөө бусад байгууллагуудыг яг манлайлан одоо яг ийм санаачлал гаргасан бас баярлж байна. Бусад байгууллагууд маань бас энэ Улаанбаатар их орныхоо энэ ногоон байгууламжид нь анхаарч цаашаа ажиллаарай гэж бас уриалж байна. За би Тансагланчид компани гүйцэтгэх захирал Ариун Баяр гэж хүн байна. За тэр бум мод сан ажлынхаа хүрээнд энэ жил 7 байршил дээр одоо 3 цэцэрлэг 4 сургуулийн байршил дээр ногоон байгууламж тогтцсон ажил авч ийлээ. За бид одоо бол энэ 69 дугаар сургуулийн гадна дээд байна. За 69 дугаар сургууль болохоор нийтдээ нэг 6 овгийн 9 төрлийн 9 зүйлийн за 720 гаруй мод цог ургамлыг одоо тариад мөн 450 м квадрат талбайд зөвлөгжүүлээд за 50 м квадрат одоо цэцгийн мандал 1200 цэцэг ингээд тарьж ургуулад байна. За сургуулийн бүс маань хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж гэж явдгийг. Тэгэхээр яг нь эргэн тойрон хороод одоо барилга орон сууц ихтэй учраас бас тэнцээ бас амар тоглох тэгээ ногоон байгууламж бас хүрэлцэн хангалттай биш учраас за энэ сургуулийн орчинд одоо хүүхдүүд зуны амралтаараа орж ирж тоглох, за нохоогоо салхилуулах ч гэдэг юм уу ард иргэд ингэх тохиолдлоос болоод энэ ногоон байгууламжийг бас механик хэмжилт оруулах тохиолдол бас нэлээдгүй гарч байна. Тэр болгоныг нь болохоор бас хавар бас 2-3 удаа сольсон. Одоо бас намрын тарилтаар солихол болоод байна л да.
Тэгээ ногоон байгууламжийн одоо арчилгааны талаар бол энэ багш ажилчид нь бол зөвлөгөө өгөөд за тэр хуваар гаргаж өгсөн хуваарийн дагуу эдгээр маань услага арчилгаа одоо бордоо ургамлын арчилгаа бүх юмнуудыг одоо хийж явж байгаа. 69 дугаар сургуулийн онцлог гэвэл энэ хэд маань гадна талын тогтчлт одоо энэ биеийн тамирын талбай гэх мэтлэн одоо нэг юуны гадна талын тогтчлтын ажлууд нь дуусгар болоогүй. А яг ногоон байгууламжийн ажил нь бас ингээд орхигдсон. Яг ийм байсан. А тэгээд энэ дээр нь зураг төлөвлөгөө гаргаад тамжилтаа хийж агаад нэг ландшафтын зураг төслөө гаргаад зургийнхаа дагуу одоо мод зүйлгээ тарьсан байгаа. Тэгээд энэ одоо мод цог тарихын үнд нь бол гоёл чимэглэлийн мод цогийг түлхүүхэн тарилаа. За яагаад гэвэл сургуулийн орчимд учраас тэр хүүхдүүдэд тохирсон тэр нэг сайхан цэцгэлдэг, сайхан навчны өнгө хувирдаг тийм ургамлуудыг одоо ингээд сонголоо өргөстэй модуудыг их сонгосонгүй дандаа л гоёл чимэглэлийн цог болон навчт мод, шилмэлт модуудыг ингээд сонгож тарьсан байна. За бид бүхэн тэр бомод дэмжих сангийнхаа хүрээнд банкны одоо салбарын хөрөнгө оруулалтаар сургууль цэцэрлэгийн гадна талын ногоон байгууламжийг одоо тогтжуулах ажилд одоо гар биеийн оролцож амжилттай хүлээлгэж өглөө. Тэгээд санаачилсан болон хөрөнгө санхүүгөө оруулж одоо дэмжсэн бүх хүмүүст одоо баярлсан талархснаа илэрхийлж байна.